монголчууд 1027 оны гал туул ажилээс эхлэн Монгол зурхаан ухаанаар ирээдүйг зураглан идүүгээ 17 дугаар жарны босхийг давлаа. За та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлч. Сайхан үйлж байна уу? Сайхан үйлчж байна. За Монгол зурхаан тухай тийм ээ? Зурхаа гэж юу яг юу юм бэ? Тийм. За эхлээд бол зурхаа гэж юу юм бэ гэж тийм. Зурхаа бол дотор нь бол отон зурхаа, махбодын зурхаа гэж хоёр ангилдаг. Одоо отон зурхаа гэх юм бол тэнгэрийн эрхсийн яг үзэгдэж байгаа хөдөлгөөнийг тухайн газар нутагт яг тэнгэрт харагдаж байхаар тэрний байх тооцоог хийж байгаа юм бол отон зурхаа гэж хэлж байна. Тэгэхээр зэрэг отон зурхаа гэдэг бол тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг судалдаг тийм ухаан байна. Махбодын зурхаа гэх юм бол аливаа юмс бол 5 махбодоос тогтдог. Тэгээ 5 махбодын байх хэмжээ нь бас нэг тодорхой хэмжээтэй байх нь шүү дээ. 5 махбодын туссын нэг хэмжээнүүд байх. Тэр хэмжээнүүдийн байх ёстой зохистой хэмжээндээ байна уугүй юу гэдгийг судалж байгаа. Тэр ухааныг бол махбодын зурхаа. Өөрөөр хэлбэл одоо орчин үеийн хүмүүс ойлгох юм бол биоритм маягийн Азийн тэрийг судалдаг юмг л олон махбодын зурхаа гэж байна. Зурхаа шинжлэх ухаан хоёр хоорондоо хэр уялдаа холбоотой байна? За зурхаа бол мэдээ шинжлэх ухаанаас бол өмнө үсэж шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо зурхаа бол яг шинжлэх ухаан шүү дээ гэж шууд хэлж бол яг болохгүй мэдээж. Тэгтээ бол одоо жишээлбэл түрүүний ярьсан тэр одон зурхаан талаар бол хүмүүс ер нь зарим эрдэмтэд бол юу гэж хүлээн зөвшөөрдөг гэхлээр зэрэг орчин үеийн астрономийн тэнгэрийн механикийн өвгцг шүү гэж. Тэрний тийм маягаар бол шинжлэх ухааны өвгцг болж байгаа юм аа. Өөрөөр хэлбэл тэр дээр үед тийм үү? Тэнгэрийн эрхсийг одооных шиг одон орны том аппаратуудаар дурандаж байгаад математикийн хүнд аппарат хэрэгжилж байгаа тооцоод бодохгүй тий зөвхөн ер нь ажиглалтын үндсэн дээр тэр тооцоонуудыг маш олон жилийн туршилтын үр дүн дээр бол гаргаж аваад нэг талаасаа нөгөө талаасаа ярих юм бол дүн одоо одон зурхаа бол бурхан багш дүнхрийн жүдэд номлосон гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг бурханы шашны үднээс аваад үзэх юм бол тэр бурхан багш бол тийм мэдээж бидний оюун ухаан шиг юм юунд баригдчихсан биш. Аливаа юмс үзэгдлийг шууд илт тодор харж чаддаг байсан. Тэр оюун ухаанаа ашиглаж гаргасан гэсэн буддын шашинтай хүний хувьд бол одоо тэгж ярих. Дуунхрын хүрд гэдэг таасаа ярианд дурдлаа. Дуунхрын хүрд гэж юу вэ? Дуунхрын хүрд одоо тэдэн жилээр гээл хэлдэг. Тий дөнгөр бурхан бол одоо дөнгөрийн жүдэд тэр талаараа бурхан багш нарын номлосон байна л да. Тэгээд тэр дөнгөрийн жүдийн гадаад ёс нь бол энэ одон зурхаа гэж гарч ирж байгаа. Тэр одон зурхаа бол 1727 оноос эхлээд төвдөд гал туулаа жилээс эхэлсэн. Тэгтээ тэр чинь бас нарийн их бичгийг хөөгд байх юм бол бас зүгээс нэг энэ жилээс зурхаа хэлчихээгүй юм байна. Бас тэнгэрийн энэ одоо эрхсүүдийн долоон гаргийн тий эдгэрүүдийн байрлал бас нэг шугамдаар ирсэн маягтай үед одоо нэг гаргийн долоон гариг 9 гаригууд одоо юундаар ирлээ гэдэг нь шүү дээ. Нэг шугамдаар ирлээ гэж. Тэр 1727 онд тийм шугам болсон юм байна. Тэр шугам дээрээс эхэлж одон зурхаан ихийг аваад хоош явчихж тэгээ 60 жилээр бол их гээд байдаг. Нэг 60 жилээр. Тэр нь яаж байгаа юм бэ гэхэл зэрэг 60 жилийн эцэст ер нь бол нэг тэр тооцоонд жижигхэн баг хэмжээний юу гардаг юм байна. Зүрх. Тэр зүрхийг засаж өгөхөөр зэрэг тэр том зурхаач нар нь багш нараасаа залгамжлаад ирчихсэн. Тэгээд энд бол ийм юм хийн шүү гэдэг ингээд. Тэгээд тэр талаар бол Монгол зурхаачид бол их олон том бот бүтээлүүдийг төөрөвсөн. Өөрийнхөө одонд өөрөөр тэр Монгол зурхаа гэж хариулсан тий. Тэгэхээр зэрэг тэр Монгол зурхаан бол үндсэн нь хүн болгон мэдж байгаа тэр сүм бам биш болж ир. Дээд Монголын хүн тийм үү. Тэгээд тэрнээс хойш бол одоо
тэр вишган бүртгэсэн тэр эзэмшин эзлэгээний бүтээлэр бол 80 гаруй зурхаач байна. Зохиол бүтээлээр тойрсон гэж. За одоо нэг цахаас нь дуртахад бол энэ Арангайн балган зурхаач гэж байх жишээтэй. Олон зурхаач байна. Монгол зурхааг Монгол оронд хамгийн анх дэлгэрүүлсэн хүн болвол Ламын гэгэн шүү дээ. Баян онгорын. Ламын гэгэн бол анх удаа одон зурхаа номоо бичсэн. Бас анх удаа юугаа бичсэн. Одоо нэг гариг иргэсийн хөдөлгөөнүүдийг тэгээ бас дүйг гэх юм да. Дүйг гэдэг. Өдөр судар үздэг. Тийм номоо бичсэн. Зурхаач хүний цол гэж ямар цол вэ? За зурхаачуудын ер нь л одоо зээрэмбүүд гэж хэлдэг. Зурхаан зэрэгтэн гэсэн утгатай. Зурхаагаан болвол бас буддын шашин чинь болвол бас буддын шашны хүмүүс нэлээд бас дээр авч явсан юм. Ягаад гэвэл зурхаа болвол гол нь ард түмэнтэй харилцах гүүр болдог. Тэгээд тэр эрдмийн зэргийг хэдийд хамгаалах юм бэлээ зэрэг буддын гүн ухааны татсанд 10-аас дээш жил шавлан суусан. Буддын гүн ухаанд эхний 2 ботыг дүүргэсэн. Тийм лам хүмүүс бол гівшин дамжаа бариад зөвшөөрөл өгөөд энэний дараагаар өөрсдийнхөө сурах чиглэлүүдийг тухайн хүн сонгож авдаг. Тэгээд энэнийхэн талаар явуулаад одоо би зурхаа явуулъя, зурхаач болъё гэх юм бол зурхаахан том багш нар шав ороод тэгээд зурхаагаан заалгаад тэгээд цагаан бэндрия гэж ном байна. Их том шүн зурхаан. Тэрийг судална. Тэгээд гол дамжаан зэрэг дээр юм болвол зэрэг одооныхаар бол хамгаалалт болж байгаа үед бол дүйцэг буюу цагийн бичээс гэж тэр одоо орны хөдөлгөөнүүдийг яаж зурдیں۔ Хэдийд нь 15 болдیں۔ 15-нд яагаад тэгвэл яг хизээ болох юм. Тэнд нь болохоор зэрэг сахил санваар авах, бясалгал хийх. Одооний маргалдаад байгаа тэр нэг илүү сар тэднэрийн шиг хаана яаж гэвэл зөх ёстой гэдгийг ингээд буддын гүн ухааны хэлбэрээр бичээд хоорондоо маргалдаад тэгээд тэрийг маш сайн ойлгосон тийм үү санаагаа дэвшүүлж байгаа хүмүүс байх юм бол зээрэм гэдэг цолыг өгд юм байна. Тэрийг хамгаалж чадвал. Хамгаалж чадвал. Чадахгүй бол өгөхгүй. Зүйтэй. Тэгээд бас нэг асуулт байна. Шав сонгох гэдэг ба тийм. Зурхаач хүн шавыг яаж сонгодог байсан юм? Одоо та дөрөв зурхаан дамжаа барина гэдэг. Тийм ээ. Гэхдээ бид шавыг сонгох баг. Шав маань бас олон шинж. Тий. Ер нь бол зурхаач гэхгүй ер нь буддын шашинд бол шав багшийг сонгох ёс гэж нариас байна л да. Одоо шавыг бол одоо шав багшийн 10 эрдэм, шавийн 3 гимиг дэвчсэн. Багш нь 10 эрдэмтэй, шавийн 3 гимгүү ийм багш хоорондоо одоо шав болж нэгэндээ ном заавал их сайн барилгатай сайн болно гэж байгаа. Тэгээд шавийн 3 гимхлэр зэрэг цорхоос авшиг сонсон юм асгачхаад байж болохгүй. Бохирдсан сав шиг одоо нэг зааж гисэн гол онол юм буруу юм руу буруу авчиж ашиглаад байж болохгүй. За энэ мэтэр бол гимиг дэвцсэн байх хэвээр. Гэхдээ тэр үеийн тэр гівшин дамжаагаар чинь гэдэг чинь л ер нь 10 гаруй жил буддын гүн ухаан судалж байгаа тийм үү. Тэнд л хүн болцсон байж шүү дээ. Ер нь л одоо маш сайн хүн болчихсон байж идэг. Түүнийхэн дараагаар бол хүмүүж орчийнхоор бол суур хүмүүжлийг маш сайн олгож аваад одоо өөрөөр хэлбэл буддын гүн ухаан сайн очсон учраас хүмүүсний худлаа хэлээд хүн мөнгө салгаатах гэсэн бодолж байдаг юм уу те? Тийм бодлууд ерөөсөө байхгүй. Хүн туслая гэсэн тийм сэтгэлтэй болцсон үед нь зурхаа заагаад өгдөг юм байна л. Тэгээд зурхаач нар багшаасаа ингээд зурхаа сураад за өөрсдөө мэдээж тооны ухаан юм шиг байна. Тийм өмнө алгоритм байгаа юм. Одоо орны зурхаа нь бол. Тэгээд нэг дүлхүүр гээд яриад байгаа. Нууц дүлхүүр байдаг зурхаа. Тэр дүлхүүрийн тухай одоо таасан. Ер нь бол багш нар шав нартаа тэр дүлхүүр гэдгийг бол одоо манайхан бол юу гэж хэлнэ л дээ. Авшиг лүн дамжуулж ийн. Лүн, амн лүн дамжуулж ийн гэж.
Тэгээ ам лүн гэдэг нь бол судар үчигтэй төдийлөн тэмдэглэдэггүй. Тэгээ яг одоо шавьдан дамжуулаа явцдаг. Тийм одоо жишээлбэл тэр 6 сахарын ийм юм бол ингэж хийдэг юм аа гэж хэлээ ингээд дамжуулаад нийтийн ном судалт бичдэг юм байна л да. Тэгээ шавьдан дамжуулаад яваад байдаг тэр юмыг бол түлхүүр гэж хэлж байгаа. Нууц түлхүүр. Тэгээд бас нэг хэлгээд бол ер нь энэ зурхаг бол бас дээр үед яг тийм шав хүн дэлгэрүүлнөхөөс биш хамаагүй дэлгэрүүлэхгүй байх зорилготой байсан юм уу? Тэр төвдөр бичсэн байгаа бичлэлтүүдний хатуу маш хураан. Одоо маш урт өгүүлбэрийн зүгээр нэг жижиг юм л хураагаал тавьчихна. Бас тэрийг бол багшлаас л сонсохгүй бол гişний төвлөмөд мэддэг буддын ухаанд мэрэгсэн байгаад ч бас тэрэнд орчих чадахгүй тэнэрүү. Зурхаа гэснээс одоо манай бурхны шашин бус шашнаас юугаараа онцлог юм. Тэгээд бус шашинтай бас юм очиод огтлцдаг цэг байх юм. Одоо нэг тиймээрээ ер нь ижилдээ гэсэн. Ижилдээ ч юм уу огтлцдаг зүгээр цэг байна. Тий. Ер нь бол буддын шашны бусдаас одоо бусад шашны бүгдөө л одоо юу гэж хэлэн штэ. Бид нэр амьтныг хайрладаг тий. Бид нэрийг хүнийг аз жаргал төрүүлэх гэж байгаа юм. Яваачны очихыг сургадаг гэж хэлэн штэ тий. Манай буддын шашинд бол хамгийн их онцлог нь бол ерөөсөө алей юм шүтэн барилдаж байгаамаа. Шүтэн барилдаж байна гэдэг чинь бол альва юмс нэг нэгнтэйгээ одоо жишээлбэл чи бид ингээ ярилцаа сууж байгаа нь энэ олон хүмүүсийн хөлмөр орж байгаамаа. Тэгээд зэрэг ганцаараа байх юм бол чи нэвтрүүлэг хийж чадахгүй. Тийм одоо жишээлбэл автобусанд явж байгаа хүмүүс ихэд бүгд нийлээ мөнгөө төлж гисэн. Ингээд бүгд шүтэн барилдаж одоо математикаар бол функц маяг. Нэг юмнаас нөгөө юмуд маш хамаарч яадаг. Энийг номлодог. Бас нэг хамгийн гоё чанар нь болвол бүхэл юмыг болвол ерөөсөө нэгэн хүүтэй ээж хүүгээ хайрлаж байгаа юм шиг хайрлах тийм сэтгэлийн төрүүлэхийн төлөө явж идэг. Нөгөөдүүл бол одоо мэдээж тэгдэг гэж хэлнэ шүү дээ. Хайрлах тухай тий. Гэхдээ нэг эзэн нэг тэнгэр байдаг. Тэрний захиргаан дор явах ёстой. Тэрийг шүдээд байх ёстой гэсэн. Тэр нэг эзэн байгаа. Тэрний бас өгөнд орж явахгүй бол жоохон болохгүй шүү гэж. Буддын шашин бол тийм эзэн байхгүй. Чи өөрөө өөрийнхөө эзэн, чи өөрөө өөрийнхөө зулна. Тэ? Бурхан Буддаа би бол намайг номлосон гэж битгий гүтгээрэй гэсэн. Өөрөөр хэл номлосон гэж хэлж байгаа юм биш. Би тийм яг бол би яг миний номлосон ном болвол өмнөж байсан. Өмнөж байсан. Одоо ч байна, ирээдүйд ч байна. Тийм ирэхгүй, одохгүй, явахгүй те. Энэ үргэлжил байсан. Би өөрөө номлоогүй шүү дээ. Зүгээр тэгтэн болвол та нар үзээд гэгэрч энийг гэж хэлж байгаа. Нөгөө дэл бол би бол эзэн шүү. Миний жоох өгөнд орохгүй болохгүй гэсгэл ирэн шүү гэж. Тэгэхээр зэрэг их хүнийг өөрт нь эрхчлөө өгсөн учраас их гоё эрхчлөөтэй байхгүй юу? Манай шашин. Манай монголчууд ч гэсэн амар эрхчлөөтэй байдаг шүү дээ. Тэ нэг алей юмд захирагдахгүй нэг байх жишээтэй тий. Зарим талаараа муу ч юм тийм үү? Гэтэ шашнууд маань хоорондоо өөр байсан ч гэсэн нөгөө нэг юм үг гэдэг тий. Бүгд сайн сайхны төлөө тэдний очих цэг нэг юм гэж үг байдаг. За тэгээд зурхаатайгаа эргээд холбоод асуухад зурхаа ухаанд за буддын ухаанд салан дагсал гэж шороо өхрийн шинж гэдэг. Тэр тухай бас хүмүүс ярьж өгвөл. За ер нь дээр үеийн одоо тэр зурхаачд болвол өөрийнхөө одоо энэхээр бол цаг тооныхаа бичгийг хийгээд дэрвийнх бол лит гэж хэлнэ л дээ. Литэн бол хамбал ам тухайн хийдийнхэн хамбал амд өргөж барьдаг. За тэр литэндээ болоо зэрэг энэ жилийн ерөнхий дүр төрхийг харуулсан тэр нэг одоо шорон өхөр гэдэг сайхан зураг зураад хийдийнхээ нэр ингээ онжуулсан байна. Тэр шорон өхрийг яаж зурдаг вэ гэхээр зэрэг одоо цаг тооны бичгүүд дээр нэг одоо хаврын амьсгал орлоо гэдэг нэг өдөр тэмдэглэсэн байдаг шүү дээ. 2 сарын 4 5-ны үеэр. Тэрний мах бод тэрний одоо нэг мах бод бас тухайн жилийн мах бод
эдгээрүүдийг одоо хооронд нь махбодын онлоор хэрэлдүүлж тооцоолж байгаад толгой нь тийм байна, хөлн тийм байна, хүүхд тийм байна, тууж байгаа хүн нь эсвэл гүтэлж байгаа юм байна гэ гаргаж ирээд ингээ харуулаад гоё уран зургаар зураад тавьчихсан байна. Тэгээ тэрийг хараад тухайн үеийн нийгмийн дагаж амьдардаг хүмүүс антинчтэй хүн чинь хүмүүс бүгдээ ойлгодог болсон. Хараад энэ чинь нэг иймэрхүү болох юм байна гэх. Дөрөв хөл нь бол одоо удирдлын сүүл гэж. Тийм одоо сүүл тэгдэг. Толгой аваад ихэн хав. Ихэн хав тий. Тэр хөтлөөд явж байгаа юм уу тэр хүүхэд нь одоо ямар өчтэй вэ? Хүүхэд нь тухайн тэр гарсан жилээс хамаараад бас. Гарсан жилийн нийт өнгө юм уу? Зон олны өнгө юм уу? Эсвэл тэр чи одоо бас нэг юу яаж байгаа тэр гарсан хүнээр чинь бол зон олных. Жишээлбэл одоо хүүхэд байна. Тэгээд настай одоо энэ жил бол өвгөд настайчууд сайн байх юм байна. Хүүхдэд дунд зэрэг байх юм байна ч гэдэг юм уу тий. Тэр зэн олны нийт хүний л нэг ерөнхий зүй тогтлыг л харуулж байгаа юм л. Манай будны шашин тэгээд салан таксал буюу шороо өхрийн шинж одоо байгаа юу? Эсвэл ер нь жоохон одоо байгаа. Одоо зургууд нь байгаа. Их хүчүүд нь байна, зурдаг бас хүмүүс нь байна. Календаруудын ард байж идэг шүү дээ, тийм? Зурцсан байдаг. Тий. Одоо зурхаач нар маань үнсэн самбартай байдаг. Тийм ээ? Тий. Нэг кино хараад бид нэр домог түүх харах үнсэн самбар. Үнсэн самбарын одоо домогч гэдэг юм уу? Үнсэн самбар ямар ач холбогдолтой зурхаач нар тэрүүгээр яг юу хийдэг? Дөрөв дээрээс нөгөө одон орны тооцооны одоо одны хөдөлгөөний тооцоог бол судалт нэг өвгөн алгоритм ингэж бодон шүү гэсэн байна. Тэр тооцооллыг гол хийдэг юм чинь үнсэн самбар. Тэр үнсэн самбар гэдэг одоо тэр мэлхий дээшээ харцсан юм шиг тий халаа тавьсан шиг тийм үнсэн самбар хийгээд тэгээ далны үнсийг маш битүү шатаагаад уур нүдөрт нүдээд зөвхөн далны үнсийг шигшээд тэгээ тэр самбар дээр шаандаач сайхан ингээд жигд тарааж байгаа тэгээ тоогоон бодож эхэлнэ. Ингээ. Тэгээд төмөр үзэгтэй. Төмөр үзэгтэй, ясан үзэгтэй. Ясан үзэгтэй. Тий. Тэгээд тэр тооцоонуудыг явуулаад эхнээс нь сайхан зураал арилгаад л яваад байна. Одоо нэг шинэ цаасан дээр өчөө тавьсан байж байхгүй. Эхлээд зураал арилгаад хамгийн сүүлд хариуг нь гаргаж ирээд тэгэл тавьчихдаг. Тэгээд ороо болохоор одоо үед бол тэр үнсийг доош нь шигшиж оруулаад доор нь хөөхөн ийм хайцаг ба. Тэнд оруулаад дээрэс нь югаар дарчих. Нэг хөөхөн бөглөө, ясан бөглөө. Тэгээд юусэн тооцооны л зорилготой. Тооцооны зорилго. Гол одооных бол компьютер. Компьютер. Тэгээ ер нь бол энд ярихад бол одоо жишээл ингээл 6 интернет метр харж яхад л амар хэрэггүй зүйл энэ шиг муухай юм байхгүй л гээл жоохон залуучууд жоохон тийм үг ярьж идэг юм л та. Тэгэхээр зэрэг бол зурхаа бол туйлын үнэн гэж намандаж хэлээгүй. Тийм үү? Тэгвэл туйлын худлаа бол тэр дээд үеийн мэрэгдүүд чинь арай бид нар шиг юм биш байсан байна л та. Тэгээ олон зуун жилийн туршид эн чинь бас хэрэглээд хүмүүст бас хэрэгтэй мэдэгдээд тэгээд өөрөөр хэлбэл энэ нэг статистик маягийн ойлголт гэж би яриад байгаа юм л да. Энэ тэр судалдаар суусан 100 хүн байлахад 100-ан заавал тийм юм тохиолдох алба яах вэ? Баахгүй. За магадлалын үед байна. Тийм магадлалын үед байна гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг бол энийг бол өстө туйлын гайхалтай үнэн зүйл гэж ингээд тавьчих болохгүй. Туйлын муу гэж ингээд тавьчих болохгүй тийм. Энэ бол ямар ч байсан статистик маягийн ойлголт их тооны хууль гэдэг хууль байдаг л да математикт. Маш олон туршилтын үр дүнгуудын дунджийг авчихсан байгаа тэр ямыг бол их үнэн ойрхон зүйл гэж хэлдэг байхгүй юу? Зурхаа мэрэг төөрөх хоёр хоорондоо ялгаатай юу? Зурхаа мэрэг төлөг хоёр бол хоорондоо ялгаатай. Мэрэг төлөг гэдэг бол нэг сахиус. Тэ жишээл хам сахиусны үүднээс. Тэр хам сахиусныг төлөөлж тавьж байгаа. Эргэлж байгаа. Лам сахиус өөрөөр хэлбэл тэр яах вэ гэхээр зэрэг лам сахиусантай одоо шашны зан үйлээр бол бясалгал номыг хийгээд лам сахиусыг
одоо нүүр уулзах гэж байх юм байна. Бид хоёр уулзж байгаа юм шиг. Бодтойгоор. Тэрийг оруулж байна тийм. Тий. Тэрийг эзэмсэн хүмүүс бол одоо тэр шоог бол тархин бол маш сайн болох нь шүү дээ. Тий. Зүгээр яг хоо мэдээж бүгдөө одоо шоо тавьж байгаа хүмүүс бүгдөө тэг уулзсан хүмүүс байхгүй шүү дээ, тий. Ерөөл талбай, бясалгал хийгээд тэгээд мэрглээд одоо тэр шоо мэрлэж үзүүлж байгаа хүмүүс. Зурхай бол одон зурхай бол тэнгэрийн иргэсийн хөдөлгөөнүүдийн байшлаас хүний бие махбод үзүүлж байгаа нөлөөллийг харуулж тоосдог. Тэгэхээр зэрэг энэ бол байгалийн юм хэлэх гээд байна шүү дээ, тий. Байгалаас нөлөөлж байгаа нөлөөллийг тооцож байгаа тооцооллыг бол одон зурхай. Бас яг өөрийнх нь бие махбодын бүтэц өөрөө 5 махбодоос бүрдсэн байгаа шүү дээ, тий. Тэдний махбодынх нь байх ёстой зохист хэмжээний харьцаануудыг тооцож байгааг нь бол махбодын зурхай гэж хэлдэг. Та бол жишээлбэл одоо зурхайчдаар очлоо одоо биерийн зурхай үзүүлмээр байна гэх үед очиж байгаа бол танай хүү охин хоёрын чинь төрсэн махбодуудынх нь тэр харьцаанууд нь хоорондоо их хүү дайсан ямар харьцаагаар харьцаж байгаа юм бэ гэдгийг бол зурж өгч байгаа юм. Нөгөө тооны ухаанаар батлагдсан юунуудаа зурна гэсэн үг. Яг тэр дөрмийн дагавал тий батлагдсан гээд одоо хэлчихээр зэрэг хоёлаа төөлийн үнэн болчих юм тийм үү? Тий. Тэгэхээр зэрэг бол тэр явж ирсэн тэр ихс дээдсүүдийн боловсруулсан тэр онлын дагуу зурж үзүүлээд байгааг нь зурхаач нар гэж хэлнэ. Зурхаач нар маань одоо шинэ нэг яаж мэднэ? Однаар сар 3 ингээд давхцгаараа шинэ нэг ингээд байна уу? Үгүй ээ тэр биш. Зүгээр одоо шинэ нэгэн гэдэг чинь бол одоо нэг жил эхэлж байна гэдэг нэг цэг хатгаж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл монголчууд хаврын ихэнх сарын шинэ нэгнийг бол нэг жилийн эхлэл болж байна гэж тооцож байгаа. Тэр цэгийг харин яаж хатгаад? Тийш нь тооцдог тусгай алгоритм байгаа. Тэр өмнө алгоритмаараа сайхан бодож байгаад энэ хаврын ихэнх сарын шинэ нэгний өдөр гэдэг тэр тооцооллыг хийгээ гаргацсан байна. Тэгэхин бол төвдүүд бол хизээ цагаалдаг гэж хаврын адаг сарын шинийн нэгэн цагаалдаг. Тэгээд энэ чинь аливаа улс орнууд өөрсдийнхөө нэг тооллын эхлэлийг л яг атгаж байгаа шүү дээ. Одоо Европод бол 11 сарын 1. Сая энэ урд зүгийн Азиуд бол цагаан сар нь болоод 1 сарын 28-нд болчихлоо тий. Одоо ингээд дахиад жил гарч штэ. Дахиад жил тий. Гар дахиад жил гарч байна. Би зөв мэдэхгүй бол асууж байна л та. 1 сарын 1-нд бол одоо Европын дахиад жил гарцсан уу? Ой. Эсвэл жил байхгүй юу? Тэднээс чинь жил байхгүй. Тэд оны тэдэд сар л гэж тэдгээр зууны тэдгээр он л гэж юм. Одоо өөрөлдөж зүүнийг тийм жилтэй юу гэд тэгэхээр тэр хүн мэдэхгүй юу? Европын нь ер нь тэргээр нь хийж асахгүй. Зүгээр л ер нь оноороо л явна штэ тий. Азийнхан бол тийм жилтэй юу, манайхан бол тийм жилтэй юу гэл тийм жилтэй. Одоо төвдүүд хаврын адаг сарын шинэ нэгэнд цагаалдаг гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хаврын адаг сар дахиад жил гараад байна уу? Өө тийм шүү дээ. Тэндээсээ дахиад жил эхэлж гэлээ гэж хэлээ. Манайх бас төрүүлэл явж байгаа. Манайх бас төрүүлэл явж байгаа. Тий. Бид бүгдийн өнөөдөр зурхайн тухай ярьсан нэвтрүүлэг маань Tesco компани 18 зуулийн тус биднийг ивент итгэж байгаа. Тэгээ зурхайн тухай яриа сууж хахад зурхайн нэг сайхан үг толгойд орж ирлээ. Зурхаач нарын амьдрал, хов заяа, тэнгэрийн одод шигээ өөр юм а гэж нэг сайхан үг байна. Тэгвэл тэр тэнгэрийн одод энэ тухай шашны 3 зулын нэг ламын гэгийн ингэж айлсан байдаг. Огторгод орчигч одон гаргууд орчлонгийн амтнд сайн муугаар нөлөөлмөй. Огоорч авахыг мэдүүлэхийн тулд оддын зурхайг тууруулаа бий гэж. За их баярлалаа. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэг маань зурхайн тухай ярилцлаа. Нэвтрүүлгийн ивентгэгч Tesco компани 18 зулын шар тус байлаа. Манай нэвтрүүлэг маань айдууны мэдтэй мөн Ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн сайхан нэвтрүүлэг болж байна. Танд их баярлалаа. За баярлалаа.
Арамнасан зургийн дасаа бурхан шүтэндээ үргэж лам гурван нүдний аавд багтаж үн удаан жаргаж жаргараа.